За сайн байцгаана уу? Төв лабораторийн ахлах хэмж Лхан байна. Та бүхэндээ өнөөдөр жинтэй ажиллах заавар зөвлөмжийг хүргэх болно. Жингээ тусгай зориулалтын хүндрүүлэгчдэр ширээн дээр байрлуулсан байх болно. Ингээд өрөөнийхөө хаалга замхыг онгорхой хэсгийг шалгаад хаасныхаа дараа жин авахтаа бэлтэнэ. Жин авахтаа бэлтгэхдээ эхлээд жингээ цэвэрлэнэ. Цэвэрлэхдээ 2 хаалгыг онгоолгоод жингийнхаа тавгийг аваад тавны доор ямар нэгэн хог байвал үлээлгэж цэвэрлэнэ. Жинг цэвэрлэхдээ бургуугаар үлээх юм уу эсвэл багсаар цэвэрлэнэ. Нойтон алчуур хүргэж болохгүй. За жингээ цэвэрлчээд жингийнхаа тэгш усыг нь хараад шалгах болно. Тэгш ус нь хэрвээ хөдөлгцөн байх юм бол жингийн доор байрлах 2 хөлийг дээш доош нь эргүүлээд өндөр намыг нь тааруулаад тэгш усаа тааруулах болно. За үүний дараа жингээ авахдаа өдөр тутмын шалгалт тохируулгыг хийхдээ стандарт хэмжил зүйн төвөөр баталгаажуулсан жингийн тухайгаар жингээ шалгах болно. Өдөр тутмын хяналтыг хийхдээ 1 грамын тухайгаар жингийнхаа тавгны голд тухайгаа тавиад хаалгыг хаагаад жин тогтворчсны дараа жингээ хяналтынхаа бүртгэлээр бичиж тэмдэглэнэ. За ингээд жингийнхаа өдөр тутмынхаа хяналтыг хийсний дараа жингээ авах болно. Хэрвээ их чиглэгтэй үед жин авч байгаа бол жингийнхаа дотор чиг шингээгчийг тавиад нэг болонд нь чиг шингээгчийг тавиад жингээ авч болно. За жинд шалгалт тохируулга хийхдээ шалгалт тохируулга гэсэн товчон дээр удаан дараад $200 грамын туухай тавьж за ингээд шалгалт тохируулга хийгээд шалгалт тохируулгаа бас баримтжуулаад шалгалт тохируулгын хуудсан дээрээ бүртгэж авна. Жин маань стандарт хэмжил зүйн газраас жилд 1 удаа баталгаажуулсан байх ёстой.